TV9 үзүүлж байна. Хагц харуусгал. Уйтгэр гоник. Хүлээл хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал баг юм. Санс сэтгэл. Хайр халуун тэврэл. Элэг бүтэн гэр бүл. Эргэн уулзах хүч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бүр халуун. Хайр хаана тэнд амьдрал оршин. Тавилан нэвтрүүлэг. Хүний амьдралын зам бүхэн өөр өөрийн гэсэн төөрөг тавилантай. Энэхүү төөрөг тавилангийн эрхээр 51 жилийн турш уулзаж чадаагүй аав охин хоёрыг бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийн зорилго болголоо. Бидний ард Мандал сумын 100 хараа хот харагдаж байна. Энэхүү хотод нэвтрүүлгийн оролцогчид гэр бүлийн хамт аж түрэн амьдарч байгаа. Ингээд үзэж та бүхнийг тун удахгүй нэвтрүүлгийн оролцогчтойгоо уулзъя. Талны нэвтрүүлэгтэй хамтаа үзэж та бүхэнд баярлалаа. Үзэж та бүхнийг яг одоо нэвтрүүлгийн оролцогч Чулуун Татхтайгаа уулзуулаад байна. Гэр бүл аж амьдралын талаар танилцуулъя. Я тохонтоо ламбал хоёулаа. Тэгээд манай баяа хонгор. Манай тэгээд огшин манууд 11 онд өнгөрөөд тэгээд одоо энэ огшинтойгоо нийлээд 3 жил болж байна. Хоёр үедээ төшиг болоод тэгээд хараасын маргаштай явчихгүй юм шиг байна. Тэнэ доохтой нэг ганц жилчсэн харагдаж бол гэж бодох юм да. Чулуун тогтхон 1979 онд Самдан овогтой сайн заяатай гэр бүл болж хоёр дахь амьдралаа эхлүүлжээ. Гэргийн сайн заяа түүнд 7 сайхан хүүхэд төрүүлж өгснөөр Чулуун тогтхынх өнөр өтгөн айл болсон түүхтэй. Харамсалтай нь түүний эхлүүлсэн хоёр дахь амьдралын элэг бүтэн байхын жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй адилаар өөдлөхийн цагт 4 сайхан өрн хорвоог орхисон байна. Өөдлөхийн цагт өр хүүхдийн алдах шиг зовлон үгүй. Үрээн алдсан эхийн сэтгэл дотогшоон өмөрсөөр түүний хан сайн заяа удалгүй таалал төгсжээ. Хан ижил 4 сайхан үрээн алдсан түүний хувьд үлдсэн ганц охин 2 хүүдэн дөвөг удахын тулд цайгаан хувааж уух нутгийн хөгшөнтэй хамт амьдарч эхэлжээ. Ханекад явахта. Күдээ мото өдрийн цагт ингээд хаглаад гэрэрний ажил хийгээд хоёулаа хөгшөнтэйгээ хоёулаа байдаг. Хөгшин маань өглөө босоод ажилдаа явчихдаг. Би гэр орондоо ингээд төлөө мото хагалж оруулаад гэр орны ажлыг хийгээд байдгийг. Одоо тэнийг том охиныгаа одоо олчвол одоо миний энэ Давид Иванас гэхүү одоо санаандаа хүрлээ одоо тэр маань л олдуудыг одоо болоо тэрний минь олжиг бол одоо тэстэ үний ачиг хүм мартдаггүй юм дээ ястай та нарын ачиг мартахгүй дээ. Хүний хувь тавилан хатуудаа хатуу гэдэг нь туйлын үнэн. Чулуун тогтхон хоёр дахь амьдралаа эхлэхээс өмнө гүр овогтой мягмар дулам хэмээх бүсгүйтэй гэр бүл зохиож Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдарч байсан. Тэдний гэр бүл хоёр сайхан охинтой болсон ч том охин нь өвчнөөр хорвоогийн мөн хосыг үзжээ. Чулуун тогтхон угтаа бол 9 сайхан хүүхэдтэй болсон. Харамсалтай нь 5 хүүхдэн алдаж нэг охиноо амьд мэндийг нь ч мэдэлгүй харуусал гунгийн дунд үдэж сууна. Аав охин хоёрын маань төрөгцөн амьдралыг эхлэлтэхээр 1968 онд тавигдсан түүхтэй байхан тийм үү? Тэгээд 91 онд хальт нэг уулзалт яваад тэгээд байгаагүй мэдхгүй шахаад байдаг байсан. Тэгээд өөрөө нэг бие модад хатарч шинжилгээ өгч гэж яваад тэгсэн хагас бүтэн сайн таараад тэгээд нэмэлт үзэхгүй юм чи нэгэд ерөөсөө надад хорыгээд
Тэгээ надад хатагчаад нэг хоёр дүү гэдэг манай хичимэн дүүнэр. Тэгээд эднийхээр очсон чинь харин танаа охин ийм захиа өгсөн гэж орхиж явсан байсан. Тэгж л нэг тоолцтой надад оросч тарайтай тэрнгаа өндөр охин байсан. Ингэж аав охин хоёр амьдралдаа анх удаа 22 жилийн дараа Улаанбаатар хотын Толгойтын өртөөний ойролцоо уулзсан байдаг юм. Таны охиныг хийн гэдгийг та нэр алдрын мэдэх үү? Та чулуун цэцэг үлөө, чулуун чимэг үлөө, чулуунтай юмдаг. Та ээжээр авгалдаг, надаар авгалдаг юм гэхгүй бас сайн мэдхгүй. Ээж нь хэний хийн гэдгийг аль нутгийн хүн юм? Ээж нь яг одоо тэр дээр үеийн тэр Баянзүрх байхгүй болсон Баянзүрх. Төв аймгийн Баянзүрх сум. За. Сум гэдгийг тэнд чинь Хуучнаар Төв аймгийн Баянзүрх сум шүү дээ, тий? Тэр л сумын хөөхөд. Тэгээ яг төрсөн эцэг нь бол гүр гэж хүн байсан юм. Өндөр тийм хамар мотагүй шаамартай. Тэр гүрийн авгайн ээж хөгшин дээр өссөн хөөхөд юм билээ манай. Талихтэй эмээ дээр. Одоо энэ хүний ээж. Тэгээд одоо тэр хөгшиний манай хөгшиний ах нь тэр надмад гэж хүн. Тэр хүн тэр надмад гэдэг хүний дүүна аюур гэж хүн байгасан юм бас. Тэр аюураас авгалаагүй авгалуу тэр надмад гэдэг хүнээр авгалсан байж магадгүй. Яагаад ахаараа авгална гэж? Тэр эмээн л тэгж авгалуулахгүй юу. Өөр дээр аваад өсгөж байгаа болохоор зэрэг. Одоо охиноосоо манай тэр хөгшний чинь ээж тэр гүр гэдэг хүний хөгшин байхгүй юу. Тэгээд тэр одоо охиноосоо охин аваад өөр дээр өсгөөд тэгээд нэрэнд нь чулуун гэдэг үг орсон гэж та сая тэг чинь те. Энийг танд одоо охины тань ээжийг хэлв үү? би Та өөрөө олж мэдсэн үү? Уулзтаа. тэрийгээс нэг оргож очиж жоохон илгээтэй юм байсан. За. Тэгээд л би чулуун цэцэг гэж үлээ, чулуун чимэг гэж үлээ нэр өгчөрөө гэж талигч өгөө ээжид нь. Одоо ээжид байдаг ч юм уу бүмөч үү бас. Тэгэхээр охиныхоо нэрийг бол та өөрөө хайрласан байх нь шүү дээ, тий? Чулуунтай нэр өгсөн. Тавилан нэвтрүүлэг. «1968 оны тэр нэгэн намар чулуун тогтохыг эрд цэргийн зарлан дуудах бичгээр эх орон нь түүнийг дууджээ. Үүний дагуу цэрэг татлагын үзлэгт орсон. Гэхдээ тэр тэнцсэнгүй. Орон жагсаалд цэх номхон зогсох хүсэл нь түүний хөтөлж цэрэг татлагын төлөөлөгч нарыг ятгахсаар байгаад явж чадсан юм. Эр хүний тэсвэр хатуужил эх орноо хайрлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэхээр мордсон чулуун тогтох амаргүй зүйлүүдтэй нүүр туллаа. Гал цэргүүд оны ялгаа үүсгэснээр аагамхтай залуу эр бусдад дээрлэхүүлэхгүй гэсэн бодол нь амьдралд нь хар толб суулгаж аавын хаалга татуулжээ. Таны үед ч одоо 3 жилийн цэрэг алга байсан. Ер нь тэр оны ялгаа цэргийн дарамтнаас олж цэргүүд хэрэгт орооцолтдог байсан уу? Одоо хийн. Тэгээд одоо жоод хэрэгт орсон байхгүй юу? Хойцон цэрэг дарамтлах гэдэг хөрөн дээр гарцаад дэглэн дээр гарцаад гэдэг. Тэний үед манаас. Шүүхээс 15 жилийн хорих ял авсан чулуун тогтох 9 жил 8 сарыг өөрийн биеэр чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаад 1978 онд суллагдсан байна. Алдсан алдаандаа гэмшиж 10 жил торны цаан суухдаа гэр бүлийнхнийхээ өмнө өөрийгөө буруутгаж гэргий бяцхан охиндоо очих зориг түүнд байсангүй. Эхнэр охиноо сурж очоогүй юм уу? Яагаад? Та байгаа байхгүйг нь мэдэхгүй юм чи. Хаанасаа хэнээсээ сурхаач мэдэхгүй. Энэ олон жилийн дараа яагаад гинт ер нь хайх болов? Өмнө нь ер нь хаагур яаж хайж исэн юм болоо? Би ерөөсөө өмнө хайж үзээгүй л дээ. Охиндоо ярьжсэн охин маань одоо аавгаа нэг өөгээд нэг охиныг надад уулзуулж хайсан гэж бодлоо.
төрөөд л одоо тэгээд таны нэвтрүүл хандсан шиг байх юм. Төрсөн эгч буюу аавынхаа том охиныг олж өгөх хүсэлтэй байгаагаа бидэнд цагтлаар илэрхийлсэн тий. Ер нь яагаад заавал бидэнд хандъя гэж бодсон юм. Өмнө нь ер нь манай нэвтрүүлгийг хэрэг үздэг байсан. Ер нь бол аав нэг 7-8 дугаар ангийн үед л нэг зураг үзчихсэн чи энэ чиний ихч байгаа аавынх нь хамгийн том хүүхдгээд тэгж ярьжсэн. Тэгээд тухайн үед хүүхдтэй байсан болоод нэг ойшоогоочгүй за гэл би өөрөө айлын ганц охин. Тэгээд тэр хүн тундаа тэгээл нэг өнгөрсөн. Тэгээл сүүлийн үед ер нь тэгээл нэг тастаа гараад гэр бүл зохиогоол ингээл тастаа гараад ирэхлээр ер нь ихч нэг гэдэг хүн байдгийм бэ. Тэгээл аавч гэсэн нас ахих тусам ер нь тийм нэг том охин гэж байгаа налахад байдаг. Налахаас одоо байхгүй бол хотод байгаа. Одоо ер нь төдий багцааны хүн байх хэвээр 69 он төрсэн хүн байгаа чиний ихч гэл тэгж ярьдаг гэсэн. Тэгэж яриад сүүлийн үед ер нь их яриан тэгэж их олшроол ер нь л их санаал яваад байгаа бололтой. Ер нь тэгээд тахлаар ер нь энэ тавилын нэвтрүүлэгт хандаж үзье. Үнэхээр л олоод тэгээд амьдч байсан болдог. Нас орсон ч байсан, нас орсон байна гэдээ олоод нэг шийдэлд хүрчдэг болохоор нь л нэг шийдээд аавынхаа сэтгэлийг амраач тийм билүү л гэж бодож хандсан. Анхны эхнэр Мягмар Дулам нь 1991 онд охиныхын талаар хэлэхдээ бага байхдаа мориноос унаж хүн дээр өвдсөн гэдгийг дуулгажээ. Таарч тохирохгүй салж сарнаагүй. Өөрийн буруугаас болж гэр бүлэн орхисон тэр өөрийгөө буруутгаж одоо охиноо эсэн минь эрүүл саруул байгаа эсэгт нь эргэлзэж санаа зовнон суун. Тантай төстэй зүйлүүд ер нь байсан одоо сонин содон мэнг тэмдэг ч юм уу те? Над ч нэг орсоор тарихтэй юм байсан. Тархайд одоо тэгээд одоо тэрнээс ямар ч болсон бүү мэт тий. Урагшаага тэр ханы нэвтрээс урагшаага чихэр баавны үйлдэлд ажилладаг гэж хэлж байсан. Очиж уулзахад ээжийн тэгжсэн юм. Маринаас очиад бөөрн дөрөгцсөн тэгээд бөөр муутай гэж тий тэгж хэлж байсан ихэнх. Тэгээд одоо би тэгээд ихэнх тэгж хэлж байсан яхан утгааны муутай би муутай хөгжсөн одоо тэгээд асуурсан юм болов гэж бодоод аав нь болохоор намайг өдий болтол хайж олохгүй байгаа болохоор нас орсон болов гэж надад хэлжээс аахгүй. Тэгэхээр одоо ер нь ямар насны хүн байх болоо гэж би тэгэхээр нэг 69 онд л төрсэн хүн байх хэвээр. 51 тий өдөө тэгээ бодглоо 51 настай л хүн байх хэвээр. 51 гэдэг чинь бас миний хувьд бол настай л тооцогдсон шүү. Тэгэхээр амьд холоо үгүй болов бүр хилээд бүр одоо сэтгэлийн бүр зовооч тийм болов бүр хийдимээ найдлага төрүүлч тийм болоо одоо гэж бас их төөрөгдсөн л дөө. Бодсноос хойш нэлийн удаа бодож бараг 20 хоногийн дараа цагтлаа битсэн. Тэгвэл одоо хэрэгцээ үзээ сууж байгаа бол одоо ямар ч байсан авдаа нэг ирээд нэг үнсүүлчихээсэй л гэж бодож байна. Сэтгэлийн нэг амраач ер нь амьд байвал уулзах байлгүй. Нас орсон ч юм уу бурхны оронд орсон бол тэгсэн бах гэдгийг тийм байна гэж нэг сэтгэлийн л нэг амраач л гэж бодсон тий. Бүх мэдээлэл бидэнд маш чухал шүү гэдгийг та бас сайн ойлгоод авах хэрэгтэй шүү. Уулзуулна гэж 100% амлаж чадахгүй. Гэхдээ уулзуулахын төлөө багийн хамт олон би зарилгаа биелүүлэхийн төлөө хичээнэ гэдгийг бас танд дуулахын зүйтэй хаа гэж бодож байна. Жохон бахта олж уулзъя гэж захиа эдгээр биччихсэн юм чинь одоо бол нэг олоод хайгаад уулзахгүй гэхгүй байх л гэж бодож байгаа шүү дээ. Таны хувьд бол бас нэг ч харж байгаагүй л харж байгаагүй. Юусаа харж байгаа нэг ганцхан нэг аав болохоор нэг ганцхан нэг моринтэй ахуус нэг ганцхан зураг авсан байсан. Эх орны дуудлагаар Эрцэгийн албанд морцсон чулуун тогтхын хал зэргүүдэд мөчөг өгөхгүй гэсэн бодол нь түүний амьдралд хар толб суулгаж аавын хаалгыг татахад хүргэжээ. Шүүхээс 15 жилийн ял авсан тэрээр 9 жил 8 сар
эрх чөлөөгөө асуусан байна. Түүний хувьд охиныхоо талаар мэдэх мэдээлэл бага юм. Чулуун дотох гэдэг нэрний чулуун гэдэг үг охиных нь нэрний аль нэг хэсэгт орсон гэдгийг бидэнд хэлсэн юм. Чулуун гэдэг үгнээс өөр мэдээлэл байхгүй бүрхийг ирэл эхэлж байна. Бидэнд мэдээлэл цуглуулахад олон хүндрэлтэй асуудал тулгарч байсан юм. 51 жилийн турш сургаггүй алга болсон ээж охин хоёр цэрэгт яваад төөрөлдсөн аав энэ гэр бүлийн ээдрээд тавилангийн зангилааг тайлахад бид бүтэн 3 сарыг зарцуулсан юм. Энэ хугацаанд үргэлжилсэн амаргүй эрлийн эцэст бидэнд Сэлэнг аймгийн Зүүн Хараа хотын Унган хүүхэд Монгол Улсын их сургуулийн доктор профессор Чимбатын ундрам тусалж бидний эрэлт хэрэг болох үс чухал мэдээллүүдийг олж өгсөн юм. Нэвтрүүлгийн оролцогч чулуун тогтохын охиныг мөнх чулуун гэдэг. Одоогийн байдлаараа Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэгт амьдарч байна. Нэвтрүүлгийн маань хамгийн гол зорилго болсон чулуун тогтох ахын маань 51 жилийн турш хүлээсэн охин мөнх чулуунтайгаа та бүхнийг уулзуулъя. Ингээд хамтдаа орцгоё. Өнөөглөө биднийг уцаар ярихад бас нэлээд гайхсан баг тий. Яасан бол ямар юм болсон бол гэж айгүйх сандарсан. Тэгээд ойр дутуу хүн амтнал хамаагүй яриаггүй юмсан. Лойвер юм болов юу юм бол гэж бодсон. Тавилан нэвтрүүлэг нь бол олон жил уулзаагүй хүмүүсийг уулзалдаг зорилтод нэвтрүүлэг байгаа. Тэгээ ТV8 телевизийн тавилан нэвтрүүлэгт Сэлэнг аймгийн Мандал сумаас насан дэлгэр гэж нэмэгтэйгээс нэгэн захидал ярьсан байгаа. Тэгэхлээр өөрт тань уншуулъя гэж бодчихъя. Та уншаад бас хинээс ямар захидал ирсэн, юу болоод байгааг хэлээд гадарлах болоо гэж би бодож байна тий. Сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амар мэндийг ирэн мэдчлээ. Намайг чулуун тогтох ховогтой насан дэлгэр гэдэг. Би танай нэвтрүүлгийг үзээд захидал бичгээр шийдсэн юм. Миний аавыг чулуун тогтох гэдэг бөгөөд өмнөх амьдралынхаа хань мегмар дулмаас гарсан охиноо хайж байгаа юм. Одоо охин минь байдаг болов түүнийгээ олоод уулзчих юмсан гэж үргэлж ярьдаг. Тиймээс би энэхүү захиаг танай телевизэд хаяглан бичлээ. Аав минь охин 1969 онд төрсөн гэсэн. Түүний нэр чулуун гэсэн үг орсон байж магадгүй юм билээ. Мөн ааваар минь угуулсан байх эсвэл анхны эхнэрийнх нь ах нар болох аюур цэрэн надмад гэсэн хүмүүсээр оголсон ч байж магадгүй гэж хэлж байсан юм. Аав минь 1968 оны намар охиноо гизэнд байхад цэрэгт байсан. Харин төрснийхэн дараа зэргээс оргож ирж нэг л харж амжаад түүнээс хойш сургууй олон жил өнгөрсөн юм билээ. Учир нь аав маань цэрэгт байхдаа хэрэг тайрж албаа хааж чадалгүй шууд засан хүмүүжүүлэх газар руу явж 15 жилийн ял эдэлсэн гэдэг. Тэр үед 7-8 жил эргэлтээр очиж байсан ханигаа бодоод намайг хүлээх хэрэггүй амьдралаа бод гэж хэлээд салсан юм билээ. Аавыг засан хүмүүжүүлэх газраас гарсны дараа охин нь аавыгаа хайж явахдаа миний таньдаг нэгэн айлд очиод жаазнаас нь аавынхаа зургийг олж хараад хэрвээ танад энэ хүн ирвэл энэ захиаг дамжуулаад өгөөрэй гэд явсан юм билээ. Тэр захиаг аав маань аваад хаягийн дагуу охинтойгоо очиж уулзсан боловч сүүлийн уулзалт нь болж өдий хүртэл тааралдаагүй яваа юм. Ягаад гэвэл тэр үед охиных нь хойд аван байсан учраас өөрийг нь маш сайн орлож яваа эр хүнд эвгүй сэтгэл төрүүлэхгүй тулд сансан сэтгэлээ нууж охинтойгоо олигтой үг сольж чадалгүй буцсан гэдэг. Түүнээс хойш нэг ч уулзаж чадалгүй сураг тасарсан юм лээ. Аав минь одоо 75 настай эрүүл чирэг бийтэй маш олон шагнал урамшуултай хүн байдаг. Одоо өндөр настай аав минь чин сэтгэлээсээ нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь сураг тасарсан охинтойгоо уулзах юм. Тиймээс би танай телевизийн тавилан нэвтрүүлгийн хамт олноос аавын минь хүслийг биелүүлж өгөөч гэж гуйж байна. Сэлэнг аймгаас чулуун тогтох ховогтой насан дэлгэр миний би энэхүү захиаг бичлээ. Таны таньдаг хүн байна уу? Таньдаг хүн байна. Таныг хайх хэвээр хүмүүс үү? Аа. Хин гэж бодож чинь та? Би болохоор аавын минь охин байна гэж бодож. Тэгтээ би харж байгаагүй л дээ. Аа. Таны юу? Аавыгаа бол нэг удаа харж байсан. Намайг анхныхаа өгдөг гаргацсан багт ирчихсэн. Урд нь хайдаг байсан л та.
Тэгээд уулзаж чадаагүй. Тэгээд өөрөө хайж байгаад ирсэн далгачихэрт ажиллаж байгаа. Тэгээ хааны материалд багт манад ирчээд явчихсан. Тэгээд ахад уулзалт авахгүй. Би урд нь болохоор аавгаа ямар хүн байдгуулаа гэж би боддог. Тэгээд дүүн малахт төдөг. Тэгээд эрэнгүүтлээ та аавыгаа харъя гэвэл яг өөрийгөө хараа гэсэн. Тэгээд эндөр тийм хүн байдаг. Тэгээд дараа нь 88 онд анхныхаа хүүхдийг гаргачаад байж хат иржсэн. Яг л би байсан. Тэгэл за тэрнээс хойш бол Таны хувьд бол яг 1969 онд төрсэн 69 оноос хойш өдгөө 51 жил өнгөрч байна. 51 жилийн хугацаанд бол ганцхан удаа л уулзсан гэж байгаа. Таныг хайгаад эхлэхэд бид нар хамгийн түрүүнд таны ээжийг олсон. Тэгээд таны ээжигээс тодруулахад бид нар та чулуун дотох гэж хүнийг таних уу гэсэн. Тань гэж хэлсэн. Энэ таны төрсөн том охины чинь аав төрсөн эцэг мөн үү гэсэн чинь мөн гэж хэлсэн. Тэгээд бид нар ингээд ийм зарлагтай явамаа. Таны охиныг ингээд аавтаа нуулзуулбал болох уу? Бас ээжээс нь зөвшөөрөл авъя гэсэн. Таны ээжийг бол зөвшөөрсөн. Аав охин хоёр уулзахад надад татгалзах зүйл алга. Хамгийн гол нь миний охины өөрөө яаж шийдгийг нь бол та бүхэн шийдвэрийн мань хүндэтгээд шийдвэрийн дагаарай гэж бид нарт бол уламжилсан байгаамаа. Таны хувьд аавтайгаа уулзах уу? Уулзъя. Уг нь бол бодож байсан. Баг байхдаа бол айгүй хайдаг байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг хайж яваад налахт очиод хайсраа налахт очсон юм би. Тэгээд налахт очсон чинь дүүг нь олж уулзсан байхгүй. Тэгээ уулзаад яасан чинь зүүн хараад байдаг гэдгсэн байхгүй. Тэгээ хаягийг аваад юу яасан тэгээд очиж чадаагүй байхгүй. Тэнд тэгж өөрөө хаягаа үлдээчээд яваад өгсөн байхгүй би. Тэгээд далгачихэрт ажилладаг байлаа би. Тэгээд далгачихэрт ажиллаа хийжсэн чинь манай хүүгийн аав нэрэнгүүтлээ манай та юу яагаад аав чи ирчээд энэ чамаа хурдан хүрээ дэр гэдэг юм энэ одоо юу яриад байгаа аав гэрт байх чи аав чи ирчээд энэ юу яриад байгаа юм бол тэгээ гэртээ ирсэн чи ирцэн байсан байхгүй юу. Тэгэл орсон чи яг би сууж байгаа юм шиг суужсэн байхгүй. Өндөр нүд хөмсөг болсон тийм өндөр хүн суужсэн баг. Тэгтээ би юу яасан нөгөө би хойд авдаа юу их баярлдаг байхгүй бас тэгсэн чи хоёулаа багт нь аваач гэж хэлж чадахгүй. Аавыгаа гомдчих хүлээгүй. Тэгэл анх тэгж харчаал тэгэл салцсан баг. Ахиж уулзаагүй юм чи. Тэгээд нэгэнд харъя гэсэн сэтгэлдээ нийлээд харсан болохоор дараа нь надад нэг юм бодогдохгүй байсан байхгүй. Тэгээд авгаа өгөхтэйгээр ирсэн тэгээд яажсан нэгэнд хин амьдрал зохиогоо явцуулсад би нэх бас дараа бодъё гэж бас бодоогүй. Хүний амьдрал юм чинь. Тэгэл өнгөрсөн. Тэгэл хаяа бас бодчихлээ. Гайгүй л надаа өвцөөд янз бүр болоогүй байгаа та. Болсон байсан гэсэн би бидэхгүй байна. Тэгэл хавуулахгүй юм чинь би тэгжил бодчихсон өөрөө. Хааны гацны яваад даа л гэж тийм. Зүүн хараад юу түнхэлт модны үйлдвэрт ажилладаг гэдгийг би мэддэг. Тэгсэн хэрнээ яг яаж юу яхаа бас өөрөө сайн мэдэхгүй. Тэгэл за нэг ингээл би яваад очих юм бол суусан хүн ч гэсэн юу гэж бодох юм бэлээ. Аав юм бас яах ч юм бэлээ гэж одоо би юу гоохгүй. Хүмүүс ингээл нөгөө аюу олон жил уулзаагүй хүмүүс уулзч муулзахаар ямар гоё юм битээ гэл тэгэл нэг хэр барагтай хүн оролцож ингэж уулздаггүй ахтаа л гэж бодож байсан нөгөө гэхээс биш өөрөө яг ороод яг нэгний гэж юус Мөнх чулуун нь төрсөн аав чулуун тогтохоор биш хойд аав төмрөөр овгилдог. Мөнх чулуун ажил хөдөлмөрийн тухайд залуудаа далгачихэр компанид мастер хийж байгаад 2018 онд хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон байна. Одоогоор түүний биеийн байдал тийм ч сайн бишээ. 14 хоногт нэг удаа бөөрийн аппаратанд тогтмол ордог нэгэн гин. Таны хувьд ер нь хаана ямар ажил хийж ирсэн юм? Би анх сувилагч олъёгээд 3 дугаар нэмлэгт ажиллаж байсан асрагчаар. Тэгээд
дараагаар нөгөө талхчхны үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд дараа нь оёдлын үйлдвэрт мастер чанар шалгагч хийдэг байсан. Тэгэл зун нь болохоор тоогооч хийдэг геолог, үл нь болохоор оёдлын үйлдвэрт ажилладаг. Тийм ажил хийж байгаа. Тэгээд 16 онд хөлнөөсөө болоод группт орсон. Одоо тэгээд группийн 80% гэжтэй тэгэл. Хэдэн хүүхэдтэй ийгч? Одоо бол хүүхэдгүй. За. Тэгэл бүр өвдөл би бүр багасаа бүр өвдсөн 12 настайгаасаа тэгээд аав маань намайг айгуу сайн асарж юу ясны үндсэн дээрээс би өдөө хүртэл одоо 51 жил ингээд явдаг. Таваас их хаттай юм шүү. Хоёр сайхан аавтай тий. Надад олдохооргүй хойд аав байсан. Би баярлалдаг. Одоо байхгүй юу? Одоо байхгүй. Тэгтээ намайг харж явдах болохоор би тэрэндээ баярлалдаг. Нэг сайхан төвлөрөл эсвэл тавилан нэвтрүүлэг. Үрээн эрхийг шүнжин хүлээж хөрвөн хонох аавынхаа сэтгэлийг амрааж төрсөн эцэгтэй очихоор охин мөнх чулуун нь Сэлэнг аймгийн Зүүн Хараа хотыг зорж явна. 51 жилийн турш хэлж чадаагүй үгэн хэлж аавдаан өнөрлүүлэхийг хүссэн бүсгүй зүрх сэтгэлд түмэн янзын бодол хурж догдолж байгааг түүнээс өөр хинч ойлгохгүй. Замын турш тэр зөвхөн аавыгаа л бодож яваа. Таныг зөөдөлсөн гэсэн. Охин минь ирж байна гэж. Ундаг үү? Сонгоор мэдсэн. Энэ бол өөрөө хайжлээсэн. Тэгтээ нэг удаа барааг нь харсан. Тэгээл тэрнээс хойш одоо байгаа болоогүй болоо гэж л дотроо боддог. Дүүнэр танаас нэлээ айлгаж байдэ тий. Явал карантин шул яах юм гээ. Тэгээд сумхгүй. Тэгээд би болохоор үгүй 2 өдөр орчоод 3 өдрийн өглөө явчвал яах вэ гэхээр болохгүй тань би. Та ингээд авах юм бол би ч өвдчихвэл таныг авч явахгүй. Та 50 байх хэрэгтэй гэ. Тэгээд өөрийгөө аль болохоор 50 байх гал амхандаа айгүй хичээсэн. Тэгээд бас олон сайхан дүүн нэртлэхээ буянгаар бас сайхан байна. Илгүй яах вэ? Тантай өмнө уулзахад би аавтайгаа таавал аавтайгаа нэг уулзсан байгаа штэ. Тэгэж уулзахтаа бол ааваа гэж дуудаж чадаагүй гэжсэн та. Яагаад гэвэл намайг өсгсөн аав маань байсан. Би тэр аавыгаа гомдоочихол гэж бодоод. Тэгээд хэлий гэсэн чинь надад зориг хүрээгүй хэлж чадаагүй. Зөвхөн би зүгээр л яг хөө барааг нь харчий гэж бодчихсон л. Тэгэл барааг нь харсан бол тэгэл сэтгэл үеигвэс. Тэгж байхад нэг юм бодоогүй. Намайг өсгсөн аав маань нэг сайн хүн байсан болохоор би тэр үед хэлж чадаагүй. Одоо бол яах вэ те? Дуудаад чанга тэрүүлээ л гэж бодож. Тэгээд миний дүүнэр намайг хүлээн зөвшөөрсөн учраас яас дүүнэрийнхээ сэтгэлд юм хийж
Тийм болол одоо ингээл явчих. Өнөөдөр бол хинээс санаа зовж эмээггүйгээр ааваа гэж өөртөө ихтгэлтэйгээр бас хэлхийг хүсэжсэн тэр нандин үгийг өнөөдөр бол хамтлаа хэлэх боломж бас танд олдож байна те. Харин чангаас чанга хэлээ, чангаас чанга тэмрүүлнэ гэж бодож байгаа. Сайхан хотын хөөрхөн хархуу сайн байна уу? Тэнгэр говийн тэмээчин бүсгүй би сайн байна. Намар та манай нутагт нартай хамт ирсэн юм уу? Сэгс цагаан богдуулан сэрүүн унах болоогүй юм уу? Цэлгэр гов минь нараан дэрлээд цэнхэр хадагшин намтайхан байна. Сар хаяанд хонж салхины үзүүрээс хээрийн өндөр ангилан зун намрын говийн гэж 100 м гадартан халаад өлгийтэй нэлх шиг өвөлдөө ингэн шингэдэг юм уу? Нүдэн дулаахан хархуу та нүүдлийн шувуу байсан юм уу? Уурчим говийн бяцхан бүргэд би усан цалгин үлдсэн юм уу? Симхэн санаа алдаад сэтгэл нэгэл шүжиртэйд байна. Намар та манайд ирэхдээ намайг ганц төлсөн шүү дээ. Багтэрхэн битэй хүнийг та барьж харахаа шахсан шүү дээ. Өөрөө тэгж өдхийг өчгөөд өндөг шиг дугуй явчихсан шүү дээ. Шуу бүхэн дүүг заагаад шуудан бүрий захиад агаад нэгдлийн даргаа санаа зоохгүй нэрээ та намаржин чадсан. Уншаад баймаар таны загтлууд уулзахын заяа өгөөч гэдэл. Уулзахын заяа өгөө гэдэл Улаанбаатар дээрч гэн говь нутгийн хүрэн бүсгийн гоо үзэмж хөрөх болов. Онгож ганцсан миний царайнд ингс таарах болов. Уурчлаараа найз минь уурлах хэрэггүй тоглосон юм. Сэгс цагаан богдуулан сэрүүн унах болоогүй. Маш олон жил энэ шүлгийг уншиж байна та тий? 10 жил тахтай чиржилсэн гэхээр тий маш. Эний ч угаасаа нөгөө нэг 8 дугаар анги төгсгөл билет нь шалгалт авдаг гэсэн. Тэр үед л тэгэл найз нартайгаа нийлэл чиржилжсэн. Тэгэл энийг уншихаар яг нөгөө нэг ээж аваа хоёрыг боддог гэсэн. Аваа чирээ ханаа. Тий. Тэгэл нэг тиймэрхүү л тэгэл энэ сэтгэлд айгу 50 хүрэл 40 гараад ирэнгүүтлээ за одоо байгаа болоогүй болов гэж боддог. Тэгээд нэг удаа бараг нь харсан болохоор тэгээд арай л анги болчихсон. Өнөөс урд нь бол битүүхэнд айгу хайдаг харчих юмсан гэж айгу боддог. Тэгсэн ээж аваа хоёртой ерөөсөө хэлж чаддаггүй байсан. Хоёулынгийн сэтгэлийг гомдооч болов. Хэдэн дүүнэрээ бас янз бүр болгоч болов гэж боддог. Ханаа дүүнэр мэддэг гэсэн гинэ. Хинжүүжил. Тэгээд сая нөгөө ингээд таныг ирээд ингэсэн чинь манайхан чинь манай баг дүүмүү чинь та нарт аймаар юм нууржсэн 30 нас хүртлээр би том ихчигээ өргөмөлч юм уу гэж асуусан гэсэн. Манай том ихч өргөмөл юм уу гэсэн чинь яаж юм гэсэн чи юу яриад байгаа юм. Та нар өстө бүгдээрээ ямар аймаар нуус ингэ. Тэгээд нөгөө энэ дүүнэрийн хүүхдүүд та нар мөөё л гэд гүйлдээд байдаг. Тэг чинь ямар сони гэсэн. Манай биднийг ингэж хүмүүжүүлсэн болохоор бид нар ерөөсөө ингэ өөр айлын хүүхдүүд чинь шал ондоо байдаг штэ. Тэгсэн чинь та нар тийм биш те гэд. Тэгэхээр би бас ийм олон дүүнрээр айгүйх баярлдаг. Байхгүй ч гэсэн автаа бас айгүйх баярлдаг. Гэхдээ намайг ийм сайхан болгож өсгсөн. Хорвоод хүн болгож гисэн автаа өдий болтол өсгөж гисэн аав хоёрт би бас хорвоод баян хөө. Хоёр сайхан автаа стапс байна. Таны аав ярихтаа нэг яг уулзахад таны хань гэж хүн байсан гэсэн тий. Тэгэхээр хэрвээ танд хизүү биш бол бас хань нөр хүүхдийн талаар ярьж болох болоо. Байхгүй шүү. Би хоёр сайхан хүү гаргасан.
Тэгээд бурхан хатуул байдаг. Тэгэл тэрнээс болоод бид тэр хоёр тийш олчихсон. Яг нөгөө бүр мотоо болохоор нэг тийм амар бас юу яаж төрж мөрж болохгүй байсан. Тэгээд яг хуу өөрөө нуу чааж авч байгаа л гаргасан. Тэгэл томын болохоор бараг 3 нас үргээд цэцэрлэгт явдаг байж байгаа. Нөгөө цэцэрлэгийн орыг нөгөө давж унаад тэгээд нөгөө юу болоод шарлаад мэдхгүй тэрийг тэгээд 3 настай хотмаалт. Дараагийнх нь ч яг хуу би ч нөөрэ 7 сартай жирэмсэн тэгээд дутуу байгаа. Тэгэл тиймэрхүү юмнаас болоод амьдрал хоёр тишээ олсон. Тэгэл яг тэглээгээд амьдралд би утсангүй. Тэгэл дүүндрийн хавын гартий хэдэн дүүндрийн хүүхдүүд ач нартай зурлаар тэгэл байж тэд нартай л тэгэл сайхан л юм болохоор амьдрал өөрөө баян шүү дээ. Баян болохоор ингэ явж байгаа байхгүй. Сэтгэлээ өндөр байна. Тэртех 1991 онд анх удаа аавтайгаа уулзахдаа аава гэж хэлж чадаагүй дээ. Одоо хэрн өмөрч явдаг мөнх чулуун өнөөдөр омог бардам аавыгаа дуудана. Хэдийгээр түүний аманд аав гэдэг үг эвлэхгүй байгаа ч тэр үгийг аман дотроо дахин хэлсээр бодсоор л явлаа. Замзуур амсгийн хугацаанд мөнх чулуунд төрсөн ааваасан хол өнгөрүүлсэн хагас 100 жилээс урт санагдана. Гэхдээ охин нь аавдаан очиж явна. Ламтахтаас нөглөө гарлаа. 3 цаг гар яваад мандал сумын зүүн арга хотод алс ирчээд байна. Нилээ удаан хүлээлээ. 3 сарын хугацаанд бид нар таныг хайлаа. Эрлийн маань одоо зориг бэлээ олж тун удахгүй бас аав охин хоёр маань уулзах гэж байна. Би болохоор маш их сэтгэл хөдлөж байна. Тэгээд яг өөртөө ч уулзсан тэр захиа авсан тэр өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл маш удаан хүлээсэн. Тийм болохоор сэтгэл айгүй өндөр байна. 4 сарын 2-нд миний төрсөн өдөр болохгүй. Тэгээд ямар ч байсан өмнө уулзсан болохоор төрсөн өдрийнхөө тортыг хувааж итгэл юм байна гэж. 51 насны төрсөн өдөр тий. Гоё болох. Тэгээд 51 насныхаа төрсөн өдрийг аавтайгаа хамт тэмдэглэх нь шүү дээ. Тэгж бодож байна. Тийм хүлээнд. Аль болохоор өөрийгөө сайхан тайван байлгаад аавтайгаа тэгээд хэдүүлээ уулзъя. За тэгээд аав дээр очицгаая тийх үү? За тийм. Нэвтрүүлгийнхаа хамгийн торгон агшныг бол тун утахгүй үзэж та бүхэндээ хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн маань хамгийн гол зорилго болсон мөнх чулуун хичээг бол бид нар өнөөдөр бол аавтаа нь уулзуулна. Аавынх нь хувьд бол манай багийнхан болон охин мөнх чулууныг ирж байгааг бол хараахан мэдээг байгаа. Ингээд талын нэвтрүүлэгтэй хамтаагаар үзэжтэй нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Алган дээрх зураа садил амьдралын төөрөг тавилан өөр байдаг. Төөрөг тавилангийн эрхээр хагдсан аав охин нар уулзна. Тэд уулзахдаа нүдэндээ нулимс дүүрэн уулзна. Гэхдээ тэр бол баярын нулимс байх бол. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн юу жиргүү? Сайн явж ирлээ. Тийшээ миний гоо. За. Сайхан урдч нь та. Сайхан урдч сайхан. Ажил өндрөө. Өндөр явж дайчгүй. Таны би гайгүй юу? Гайгүй дээ. Баличаас олзааг нэлээд тончлаа шүү дээ. Тэглээ. Энийг айхтар юм гараад хэцүү бай. Аврыг авсагтай байлаас. Нөөдөөс тэнгиж яах муудах гэж байна. Араа сэрүүхэн байна. Сайжны гэсэн сайхан доллараадсан бицаа. Үгүй сайхан намар өвөл хоёр болсон. Аха. Саяны 1-2-3 хоног л тэнгэр муудчих. Тэгээ гайгүй байлгүй дээ. Тэнгэр юм айлсан чинь.
Бид нар тантай өнөөдөр дахиад уулзахаар ирж байгаа нь басны сайхан бэгэлэг мэдээтэй ирж байна. Баяртай мэдээтэй ирж удаа өвөл баярлах нь л дээ. Тэгээд та бодож байгаа зүйл ээ нөө. Настай хүнийг баярлуулбал буян болдог юм байсан. Миний дөнөс тэгвэл буян болох баха. Хаанаасыг аваарэ. Ерөөсөө чиг. За таны охин бол тантай үнэхээр их адилхан. Яг таал харагдчихлээ. Бид бас таны охинтой уулзсан. За. Тэгээд таны хэлжсэнараа таны охиныг бол нэрнийх нь аль нэг хэсэгт та чулуун гэдэг нэр орсон гэж хэлжсэн тийм. Таны охиныг бол мөх чулуун гэдэг юм байлээ. За. Тий. За ээжээрээ овголтгүй эмээ өвгөрөө алиугаар нь ч овголтгүй хойд аваараа овголтг юм байлээ таны охин. Одоо Улаанбаатар. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. За. Тий 7 дүүтэй. Өнөр бүтэн гэр бүлийн хамгийн том эгч. Тий. Тий. Хүүхдтэй гинүү. За харамсалтай нь өг нь бол 2 хүүтэй байсан. Тэгээд 2 хүү маань хоёулаа өвчний улмаас хорвоог орхисон байлаа. Тэгээд бас та охинтойгоо уулзахад бил нөө. Бэлэн. Уулздаггүй яах вэ? Ястай. Тэрийг одоо баяртай юу гэж хаавах вэ? Тэрийг баяртай бэлэг гэж ястай баяр бэлэг байхгүй юу? За хизээ уулзмаар байна таантайгаа. Хизээ уулзмаар. Хизээ чамаг одоо чамаг боддог юм болоод. Тэрийг том бэлэг байхгүй ястай баяр бэлэг л гэж ярий. Да бид ч одоо тэгээд үгийн баялаг мотой. Тэгээд одоо хэдэн мастай ярнөхөөс шүү. Барыг тийм юм оцоотой ярьж үдээгүй шахах шүү дээ. Тавилан нэвтрүүлгийн багийн хамт олон таны охиныг аваад ирсэн байна. За бушх уулзъя тэгвэл. Яг одоо гэрээ гадаа таны охин байна. За уулзъя тэгвэл. Энэ дэлч. Охин үрийнхээ хонгор жаахан насны сэвэлгийн үнэрийг мэдрээгүй ч гэсэн түүний сэтгэлд нь уяатай байсан сүүлчийн хүсэл мөрөөдөл нь инхүү биеллээ. За миний хүүхэн сайн үжирүү. Нөө за. За сутам. Нисилосаа тавьдаг яаваа. Ичаан чатаа чадахгүй мөрхий багтаад гэж боддог байсан. Өхөнтэйг. Харин дүүн нэг ярьжсэн чинь дүүн харин ингээд ийм талагдаад ийм сайхан бэдгин бэн одоо ингээд өхөнтэй минь уулзуулдагсан нэ. Түүнтэй их баярлж байна гэж. Миний өвөөрөмс. Аавнаг амьдгаа дээр та хоёрыг уулзуулах юмшил гэж боддог байсан. Тэгээ би энэ чиний ихч гэдэг хүүхэн биедээ ирнэ. Би мотой юм байсан да өгөн нэг уулзахад миний хүүхэн чинь. Тэгвэл жоохон байсан да. Харилцуулж ирсэн болоо да. Тэгээд сүүлийн 2 хоногт бол ерэн
баг нойргүй шахаан нэг шинэ бүр нойргүй хонс. Тэгээ сүүлдээ их шуун жахаа олон шинэ нойргүй хонж чадахгүй юм чинь тэгээд ядарсан доолоод амт тийм. Тэгэл унтлаач гэсэн 2-3 цаг унтаал тэгэл сэрээ. Сайхан байна. Энэ шилдэ сайхан юм гэж хаавах. Ээжигээс чинь асуусан би. Тэгсэн чинь бөөрн морноос очоод бөөрн жоохон дөрөгцсөн бөөр мотой гэж ээж чинь надад хэлж ирсэн. Юу яагаад Хүүхэд 12 таа байхдаа нөгөө суманд морин наад мөрөлсөн юм уу? Тийм тэгээд морин дунаад Наад морин дуртай хүү байлаа. морноос унаа тэгээд нөгөө нэг сургуульд авах чи угаасаа цаанаас нөгөө дуган цагаанаас тэрэлж рүү сургуульд морьтой байсан шүү дээ. Аюур өвгийнхоос морьтой яваад ирдэг байсан. Тэгээд наадмд моринод морин чирэгдээ. Тэгээд бөөр өвдөө. Тэгээд тэрнээс хойш чинь бөөр өвцөөр явал одоо 30-аад гаруй жил болчихж байна. Одоо бүр гайгүй бас л өвдөх үү? Одоо 14 хоногтой нэг удаа бөөрийн аппаратанд ордгийг. 2 өдөр болгоо ордог байхгүй. Тэгээ 14 хоноо л 2 өдөр ордгийг. Нэг 3 цаг ордгийг. Тэгээд энэ хэд бол гайгүй. Нэг өөрөө санаа зовдоггүй штэ. Таныг одоо амттан дуртай, надчиг дуртай байх гэж бодлоо. Би ч одоо амттанд амар дуртай. Би бас тийш дээ. Шүтэн мотой болоод тэгээд ариг тэм хэрэглэхгүй болохоор одоо амттай зөөж юм руу явдаг болсон. Балхын авчих юм уу? Ой. Тоож идэх гэдэг. Одоо биелхэн дээр тийм ээ. Тий. Наштын билээ самны билэг гэдэг яг биелж байна дадаад. Одоо ингэ сайхан тугаараа хуваагаад идчих штэ. Олон хүн хөвтгөрөө цөөн цатгаараа гэдэг юм чинь. Энэ шиг сайхан том. Болроо яасан. На нэг үеийн ч одоо амьдралтай билэг болж штэ. Ярьснараа биелж байдаг. Тавилан нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хүлээсэн мөч дөнгөж цай давхолоо аав охин нар уулзаж ах トゥ нараас өксөл мөрөөдлөө биелүүллээ. Ингээ та нартаа бас баяр хүргэе. Это энэ чигээр юм хаавах та нарт их баярлалаа. Таиста мартчихгүй их баярлж байна да. Энэ баярлсандаа болоод хэлгүүгд алдахгүй юм байна. Баяр наав охин хоёрыг уулзж идэл хажууд нэг хүн байлаад байна. Хоёрыг харсан хажууд ч харсан чинь өө маа насан дэлгэр маань уйлцсан нас нэлмстэйгээ уйлцсан сууж шүү дээ. Өмнөөс нь баярлаа. Тэгсэн ингээл аавынхаа Нэг амьд байх байвал уулзуулчихсан л гэж бодож л танаа телевизэд цагтл хэлгээсэн. Тэгээ ямар ч байсан. Уулзсанд баяртай л. Би бас айжлээсэн л та дотор морноос унаад бүр нүвддэг болсон гэсэн та бүр нүвдүүд нас барцсан байвал яах болоо гэж бүр айгүйх бодсон. Тэгэл. Тэгээ ямар ч байсан нэг шийдэл дүрээл аавыг минь нэг санаа амар болгох болов гэж бодсон. Энэ удаан хүлээлтгүй. Бидний бас нэлээд удаж хахад та нэлээд санаа зовнсон байдалтай нэг зүйлийг хэлжсэн тий. Амьд байгаа болов амьд байхгүй болвол одоо тийм нэг газар надад дээр навчдаг гэж бодсон. Тэгээ одоо тийжээвэл одоо яана. Одоо яасан ч байсан өнгөрсөн гэж бодол. Хөнгөгийн уулзалтад маань тасалсан нэг бүсгүй байгаа гэдгийг би аав охин хоёр тас ойлгож ирсэн тий. Тэгэхээр энэ сайхан уулзалтын талаар тэр бүсгүйд дуулгаж хамтдаа талархлаа илэрхийлье гэж бодож байна. Баярлан талархснаа. Тийм тэгээд энэ хүн бол Монгол Улсын их сургуулийн доктор профессор Сэлэн аймгийн Унган хөөхөд Чинбатын Ондром гэдэг бүсгүй байгаа. Нэлээ хүнд байсан. Тий. За. Байна уу? Сайн байна уу Ондром хчээ? ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн сэтгүүлч Гэрэлмаа байна. Оо сайн. За танд сайхан мэдээ дуулгахаар холбогдож байна.
Таны бидэнд тусалсан нөгөө аав охин хоёр маань өнөөдөр уулзсан. Хүүх тийм үү манай нөгөө зүү хараагийн уу? Ааха. Бид нэр зүү хараад ирсэн байна. Оо тийм үү. Оо ямар гоё мэдээ. Хичнээн зүүрээд ирсэн ажиллаар энд. Тэгвэл хэдүүлээ нэг уулзчил болох болоо? За тэгээ их ч надад энэ ажиллаад дуусгаад аваад гарыг. Тэгэхээр хөвөл явдлаач байгаа юм. За манай сайн байна уу та? сайн байна уу? Би нөгөө загтал бичсэн дүүн байгаамаа. Тэгээ таныг нэлээд ажиллагаанд ингээд тусалсан гэдэгт маш их баярлалаа. За зөвхөн ер нь бол их сайхан буянтай бас ажил маань үтсэнд маш их баяртай. Таад өнөөдөр ингээд уулзаад очиад байж байгаа. Хасаад үнэхээр баярлалаа. Сая дийрэх бүр хийх үгaalдаггүй. Баярлахад хэлэх үг олдгүй бай. Өөрчлөж их баярлалаа. Урт насалж удаан жаргаж яваарэ. Ирүүлэх сайхан яваарэ. За маш их баярлалаа. Би энэ зүү хараад ирсэн явж байгаамаа. Би энэ ажлаа дуусгачаад ер нь ороод гарнаа. За баярлалаа. За тэгээрэй. За. Би одоо том охин мөнхчлэн гэдэг хүн байна. Ааха. За. Хатад өнөөдөр ирсэн үү? Тий, өнөөдөр ирсэн. За. Тэгээд сая таныг ийм үйл явдал тусалсан гэдгийг сонсоод чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд бас тулмагдаад үнэхээр их баяртай хайдаг сонсдог. Сонсоод манай хараа нутгийн настайдад ингэж ирээд автгаа олцоод үнэхээр их баяртай шүү гэж. Энэ бас уулзах хувь тавилан юм байна. Таны бас ажил бас энүүгээр тохиогоод явж байгаа. Бидний өнөөдөр энд ирсэн байгаа байдал тийм ээ? Тийм байна. Тийм болохоор та ажлаа дуусгачих тэгээ хүрээд ир тэгээ 5 дахьтаа сайхан уулзцгаая. Танд маш их баярлалаа. За тэгээ. Тэр одоо нөгөө яаж мэдсэн байх вэ? За одоо тэрийг та өөрөөс нь асууж тий. Өөрөөс нь асууж та. Миний өгсөн мэдээ бол ерөөсөө барыг сохор хүнтэй ялгаа байхгүй. Мэдээ өгч байгаа юм чинь. Овгийн чинь сайн мэдхгүй. Нэрийг чинь сайн мэдхгүй. Ямар ч байсан миний нэрний таланд орхонд орсон. Гэдэг юм л мэдээлэлтэй хүсдэг. Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийн хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн бэрөө тавны төрлийн багийн хамт олноос болон ТV нэвтрүүлгийг үзэн сухаа үзэгчдийнхээ өмнөөс та бүхэндээ хүсэн өрөөж байна. Тэгээд танаа аз жаргал та нарт ч гэсэн танаа хамт олонд урт насалд удаан жаргахыг хүсэн өрөө эрүүлэг сайхан яваарай. Ажил амжилттай байх болтугай гэж өрөөдөө. Талын нэвтрүүлэгтэй хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. За нэвтрүүлгийн үеэр бол үзэж та бүхэндээ би нэвтрүүлгийн маань гол зорилго болсон мөчлөгчийг олоход нэгэн бүсгээ тусалж байгаа гэж үзэгчдээ бас хэлж байсан. Энэ бүсгүй бол Монгол Улсын их сургуулийн доктор профессор Эжинбатын ондар мэгчийн байгаамаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар бас өнөөдөр зүүн хараад хувь тохиолоор бас таарлаа тий. Өнөөдөр талын нэвтрүүлгийн баг хамт олон маань зүүн хараад аав охин нарыг уулзалсан байгаа. Тэгээд энэ сайхан мэдээг ондар мэгчтэйгээ бас хуваалцъя гэж одоо нэгэнтээ ирсэн чинь хин ажиллаар ирээд таарлаа. Тий. За юуны өмнө үнэхээр одоо энэ тавилан гэж нэвтрүүлэг бол их буянтай нэвтрүүлэг би бас өөрөө үзэгчин. Тэгээд бас дүүгээрээ болон хамт олноор маш их бахархдаг. Уулзах хэвээр хүмүүс л уулздаг, ушрах хэвээр хүмүүс л учирдаг ийм хувь тавилан байдаг. Тэгээд бид нар ч гэсэн бид хоёр ч гэсэн одоо тийм тавилантай л хүмүүс гэж боддог шүү дээ их чинь. 51 жил гэдэг бол маш урт хугацаа шүү дээ тий. 51 жилийн дараа аав охин уулзлаа. Тухайн үед аав хоёр уулзалт дээр байсан бол бас сайхан л байх байсан баг. Даанчхийн хинийх нь ажил болсонгүй тий. Харин тэглээ би яг нөгөө тэр захианы тухай сонсоод 51 жилгээл сонсоол бүр үнэхээр одоо бид нар чинь хүүхдтэй
гэртээ орхиол нэг 2 хоног ч юм уу тавилтаараа яваад ирэхэд ямар их сандаг байлээ тий. Ямар их санаа зовдөг байлээ. Тэгэхэд бүхэн 51 жил уулзалтаагүй эцэг охин хоёр гээд бодхоор л би бүр яалтчгүй одоо тусламар санагдсан. Тэгээд тусалж чадсандаа маш их баяртай байна. Төлөв яг таны өгсөн мэдээллүүд бидэнд маш их нэмэр болсон. Энэний буйнараас 3 сар хайсан эрэл маань өнөөдөр эцэслэгдэж аав охин хоёр маш сайхнаар уулзлаа. Тэгээд танд маш их баярлалаа. Энэхүү ажлаас гадна таныг би маш олон хүмүүлгийн ажлууд хийж исэн гэж сонсч ирсэн. Энэ талаар зарим нэгээс нь дурдвал болох болов? Би Чинбатын ундрам гээд сангийн одоо үүсгэн байгуулагч байгаа юм. Тэгээд сангийнхаа журмаар мөн одоо манай аавч гэсэн ер нь нутаг орныхоо хүмүүст тий ер нь чадлаараа тусалдаг юм гэр бүлэлтэй. Тэгээд сангийнхаа шугамаар бас хэд хэдэн ажил хийсэн. Энд одоо биологийн ухааны ерөнхий боловсролын сургуулийн лаборатори байгуулж өгсөн. За гэх мэтчлэн ер нь хэд хэдэн ажил байгаа. За баярлалаа ундрамчтай бас цаашдын ажил бас өндөр их амжилтыг хүсье өрөө. Аз жаргал хүсье танд. За маш их баярлалаа. Та бүхэнд бас ажил үйлсэд нь одоо өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Амад харааны үлгийн нутаг болсон Мандал сумын зүү хараахтаас талын нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг үзэж та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийнхаа дугаараар бол 51 жилийн турш уулзаж чадаагүй аав охин нарыг уулзаллаа. Ингээд талын нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараа эргүү уулзтлаа. Баяртай.